Ядуу гэр бүлээ баян чинэлэг болгосон Борчгор үст гүнж Ширли. Борчгор үст сүй гэхээр ухаантай, хөвлөхөн яриатай. Марайлаг Борчгор үстэй эгдүүтэй охины дуулж бүжиглэж байгаа түрх бидний санаанд буудаг. Дэлхийн сая хүүхэд томчуулд аз жаргал бэлгэлснийхэн төлөө Америкийн кино академиас олгов гэсэн гэрчилгээ бүхий Оскарын тэдэмт баримлыг 6 настай охин Ширли Темплид одоогоос 90 жилийн өмнө олгож исэн юм. Энэ бол ердөө 3 настайгаас эхлэн кино урлагт хүл тавьсан Холливуудын алдартай жүжигчин Ширли Темпли юм. Жаахан ч гэлээ дайчин ухаалаг охин. Хааны бяцхан гүнж хурандагийн охин дөрүүдээрээ үзэгчдийн хайр инхрийллийг татаж 3 жилийн дотор дэлхийд алдартай кино од болж чаджээ. Тиймээс ч түүний дэлхийн кино урлагийн түүхнээ бүтээсэн дөрүүдээр нь үе үеийнхнийг байлдан дагуулагч гэж нэрийдсэн байдаг бөгөөд Ширли охин Холливуудын түүхэнд хамгийн анхны бяцхан кинод басан юм. Америк нэгдсэн улсын 1930-ад оны их хямралын хүнд үед ерөнхийлөгч Франклин Рузвельт Ширли Темпл байгаа цагт бүх юм сайхан болно хэмээн ядарч дуйлдсан ард түмнээ бяцхан охиноор тайвшруулж ирсэн гэдэг. Ширли охин 1928 оны 4-р сарын 23-нд Калифорний Санта Моника хэмээх тосгонд хөгжимчний гэр бүл бага охин болон мэндэлжээ. Ээж нь охиноо бага байгаас нь бүжиглэх, дуулах, жүжиглэх хаяасыг нь дэмжиж хөгжүүлж ирсэн бөгөөд үсийг нь байнга буржийлхан янзалж өгдөг байжээ. Охиныхоо авьяастайг нь олж харсан аав ээж нь Ширлиг урлагийн хүн болгохоор 1931 оны намар Холливуудын Менглиний бүжгийн сургуульд 3 настай байхад нь суралцсан ажээ. Тэрээр багшийнхаа заасан бүхнийг маш хурдан идэвх чармаалттай сурж исэн студийн захирлын анхаарлыг татахгүй өнгөрч чадсангүй. Тухайн үед Холливуудын кино урлагт орохыг хүссэн хэм боловч эхлээд уг студид суралцаж төгсөөд дараагаар нь кино академийн нарийн шалгуураар жүжигчин болох эрх авдаг байв. Уг студид суралцаж буй бяцхан сурагчдаас шалгарсан нэг хүүхэд Холливуудын кино академийн Мэрлийн Кидс сургуульд суралцах эрхийг авдаг байжээ. Энэхүү алтан боломжийг бяцхан биедээ багтамгүй авьяас чадварыг нь гайхамширсан студийн захирал Чарлиз Ламонт шууд л Ширли төгсөн байдаг. Гэвч охины гэр бүл ядуу тарчиг байсан учраас сургуулийн төлбөрийг төлж чадахгүй хэмээн сургуулиас нь гаргажээ. Энэ тухай сонссон студийн захирал Чарлиз охины авьяас бэлгийг үнэлэн төлбөрийг нь өөрөөсөө гаргаж Холливуудын хүүхдийн кино студид суралцуулж жүжигчин болох замыг нь нээж өгсөн ачтай нэгэн байв. Ширли ч студийн захирлын итгэл найдварыг алдаагүй юм. Энэ цагаас эхлэн түүний амьдралын амжилтын цонх нэгдсэн гэж хэлж болно. Тэрээр 1933 онд 5 настай байхдаа Бүрлескийн охин киноны туслах дүрийг бүтээсэн Тунс хям болж нэр хүнд бүхий кино од найруулагчдын хараанд хүртжээ. Түүний энэхүү авьяасыг олж харсан Холливуудын кино компаниуд кинод цуглуулахаар дулаацалдах болсон гэдэг. Ингээд Fox Film кино компани Ширлиг 7 нас хүртэл кинонд тоглуулж 7 хоног бүр $150 төлж байх гэрээ байгуулан ажиллажээ. Ширлигийн алдар нэр маш ихээр өсөж хүмүүс түүнийг бишрэн хайрлах болсон ба түүнтэй зэрэгцэн олон компаниуд түүний зургийг ашиглан хаасайгүй реклам сурталчилгаа хийж бүр зарим бараа бүтээгдэхүүнийхээ хайрцаг шошгон дээр тавьж эхэлжээ. Novelty and Toy компанич охиныг дуурайлган хүүхэлдэй хийжээ. Нью-Йорк хотод гихтэл 5 сая хурамч хүүхэлдэй зарагдан алдарт Барбигийн өмнө нь гიშгэх болжээ. Иймээс үүнийг таслан зогсоохын тулд түүний аав хувийн хуульчийг хүслэн авсан байна. 1934 оны 7 сараас түүний цалин нэмэгдэж 7 хоног бүр $1000, харин ээжийнхэн цалин $250 болон өсснөөр барахгүй. Тоглосон кино бүхнийхээ төлөө нэмэгдэж шагнал болгон $15,000 авахар болсон. Бяцхан охин ядуу тарчиг гэр бүлээ баян чинэлэг болгож чадсан юм. Тухайн үед Ширли дэндүү балчир байсан учраас эцэг эх нь хамтран ажиллах гэрээг 1 жилд 4 кинонд тоглох нөхцөлтэй болгон өөрчилжээ. Охины тоглосон Бяцхан Мисс Маркер, Бяцхан гүнж, Хейди, Бяцхан хурандаа зэрэг кино болгоно. Хүмүүсийн үзэх дуртай кино болж хэдэн саяар орлого олох болсон юм. Энэ цагаас эхлэн алдартай кино найруулагчид охиныг кино тоглох урилгыг тасралтгүй илгээн өөр хоорондоо өсөлдөх болсон гэдэг. Тэрээр 1934 онд Дэлхийн кино академийн нэрэмжид шилдэг бяцхан жүжигчин хэмээх нэр хүнд бүхий шагналын эзэн болсон юм. Бяцхан охин байхасаа эхлэн Холливуудын дэлгэцнээ гол дүрийг нь бүтээсэн 60 гаруй кинонд бүгд хэдэн саяын ашиг орлого, нэр хүндийг кино компаниудад авчирчээ. 1935 оноос 20 дугаар зуун Fox кино компани бүтээж Ширли гол дүрд нь тоглосон кино ар араасаа цуурч эхэлжээ.
Ингээд 1935 онд Холливуд дахь Хятадын кино театрын урилгаар Бяцхан хурандаа кинонд хэвлүүхэн охины дүрийг бүтээжээ. Баатарлаг Бяцхан хурандагийн дүрийг бүтээхэд охины хувьд ихэд хэцүү байсан гэдэг. Хамгийн энгийн жишээг дуртахад тэрээр хүүтэн зэмдэн дээр хөл нүцгэн удаан зогсон кино зураг авахснаас биеийн хүүтдаа нүүрэн хөхөрч шүдэн өвдөн ихэд хэцүү байсан ч Бяцхан охин энэ бүх бэрхшээлээс огтхон шантраагүй юм. Бяцхан хурандаа киноны ухаалаг зоригтой охины дүрийг бүтээснээр Шерлиг дэлхийд дахинд танихгүй хүн бараг үгүй болж хүн бүрийн хайр хөөртлийг татсан Бяцхан жүжигчин хүүхэд багчуудын үлгэр жишээ ч одолсон юм. Шерли Бяцхан хурандаа кинонд тоглохдоо дөнгөж 6 настай байсан ч зураг авалтын үеэр ямар ч хүндрэл гараагүй гэдэг. Уг киног үзсэн хэн боловч адал явдал сэтгэл хөдлөм амьдралаар нь аялж инээхтэй инээж уйлахтаа уйлах олон талын сэтгэл хөдлөлийг харуулсан гайхамшигт дүрийг 6 настай Шерли чадмаг бүтээсэн. Уг кинон Холливуудад ихээхэн шууган тарьж Шерли Оскараас анхныхаа шилдэг бяцхан жүжигчин хэмээх шагналыг авсан юм. Бяцхан хурандаа Уилли Уинки, Бяцхан босогч гээд нэлээд урт үргэлжлэх уран бүтээлийн эзэн болсон Шерлигийн оргил үе 1935-аас 1938 он байлаа. 20 дугаар зуун Fox кино компани ихэнх орлогыг бүрдүүлдэг гол жүжигчин болсон тэрээр энэ үед дөнгөж 8-9 настай байжээ. Алдарт 20 дугаар зуун Fox зөвхөн Шерлигийн төлөө хөдөлжээ. Хамгийн шилдэг кино зохиолчид Бүжиг Дэглээчийг бомбар хазар дээрээ хөөрхөн хонхорхойтой Бяцхан охин зориулан хөсөлж байлаа. 1936 онд Шерли 120 мянга, 1937 онд $163 мянган ашиг болсны дараа түүний орлогыг General Motors-ын ерөнхийлөгчдөд зөвлөж байжээ. 8 настай Шерли $3 сая хөрөнгөтэй Холливуудын тэргүүн баян 10 жүжигчдийн нэгд тооцогдож байв. Нэрт зохиолч Томас Манн ерөнхийлөгч Рузвельт ч түүнтэй уулзах хүсэл тавьж байжээ. Бяцхан Шерли Темпли алдарт Walt Disney-н Цасангой ба 7 одоо кинонд олгосон Оскарын шагналыг ихэмсгээр гардуулж исэн гэдэг. Харин эд зураг авалтын үеэр сүн шүдэн унаж амнаас нь үсэрсэн хамгийн мартагдшгүй мөч байсан гэж Боржгор үст дурсан ярьжээ. Сайнны хажуугаар сар гихчээр хүмүүс түүний юр бусын авьяасын талаар ам уралтан ярьцгаах болж үүнийг даган мөн хачин жигтэй цуурхал тарьж эхэлсэн байна. Ялангуяа Шерли хүүхэд биш, насанд хүрсэн жижиг биетэй хүн гэсэн яриа байлаа. Тэрээр Хятадын театрын гадна талбайд гар болон хөлийн хийгээ байршуулах ёслолын үеэр гутлаа тайлхтаа амнаасаа хиймэл шүдээ газар унахчихжээ. Үүний дараа хүмүүс түүний шүдийг хүүхдийг шиг харагдуулахын тулд хиймэл шүд хийлгсэн байсан гэж цуурч эхэлжээ. Түүний хүүхэд мөн эсхийг хүртэл шалгуулахыг шаардаж байсан гэдэг. Гэвч тэр үнэндээ Бяцхан охин шүү дээ. Тэрээр зөвхөн хорхоо эцэн шүдээ нуух гэж хиймэл шүд зүсэн байжээ. Шүд нь хорхоо идэх сүүн шүд нь унах үед шүдгүй дэлгэцнээ гарч болохгүй шүү дээ. Учир нь тэр кинод мөн түүний хамгийн том бэлэг тэмдэг болсон Боржгор шаргал үсийг өөрийнх нь биш гэсэн яриач дэгдэж байжээ. Шерли 1940 онд Хөх шувуу кинонд тогложээ. Үүний дараа түүний тоглосон Залуу хүн нэртэй бүтээл нь амжилт олсонгүй. Тухайн үед Шерли аль хэдийнэ 12 нас хүрсэн олонний хайртай өхөөрдөн Бяцхан охин байхаа билсэн байлаа. Fox компани гинтийн шийдвэр гаргаж дампуурлаас аварсан Бяцхан одоос татгалцсан юм. Шерли Темплийн амьдрал нэгэн хормын дотор кино одоос жирийн охины амьдрал руу шилжжээ. Гэхдээ Шерли огт сэтгэлээр унаагүй ба жирийн үеийнхэнтэйгээ адил сургуульд явах болсон байна. Хожим Шерли Темпл өсвөр насндаа хэд хэдэн кинонд дүр бүтээсэн ч урдах шигийн амжилт олж чадаагүй байна. Хэдийгээр Боржгор үст бүх цаг үеийн хамгийн алдартай авьяаслаг хүүхдийн киноны одуудын нэг байсан ч бусад нэртэй жүжигчдийн адилаар насаараа дэлгэцсэн мод байгаагүй юм. 1949 онд 20 гаруйхан настайдаа тэрээр киноны замлаа үндсэндээ өндөрлөжээ. Шерли 1945 онд жүжигчин Жон Агаартай гэрлэж охинтой болсон ч нөхрийнхөө зан аврын доголдлоос болж тэдний хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Шерли Бяцхан охинтойгоо тусдаа амьдрах болжээ. Шерли гунж гутарлаа гэд буруу зам руу халтраагүй цөөхөн оддын нэг. Тэр бүхий л амьдралдаа өөрийгөө алдаагүй юм. 1950-ад оны эхээр Хавайд амьдарч байхдаа Чарльз Блэктэй танилцж тэр жилдээ хурмаа хийж түүнтэйгээ насан эцэслэлтэй аз жаргалтай амьдарсан юм. Тэд Чарли Лори хэмээх 2 хүүтэй болсон байна. Шерли Темпл 1950-ад оны сүүлчээр телевизийн нэвтрүүлэг хөтөлж байгаад 1960-ад оноос улс төрд орсон байна. Шерли анхнаасаа л улс төрд нэлээд сонирхолтой байсан бөгөөд 1967 онд бүгд найрамдах намаас Конгрессийн гишүүнд нэр дэвшсэн ч амжилт олоогүй юм. Хожим нь түүнээс дахин сонгуульд өрсөлдөх эсхийг нь асуухад тэрээр "Үгүй ээ.
Хүмүүс намайг сонгохгүй байх. Яагаад гэвэл тэд намайг үргэлж 6 настай минь хിവэр төсөөлдөг юм байна лээ гэж хариулжээ. Улс төрөөр амжилт олоогүй учраас тэрээр шоу бизнес хийж эхэлсэн бөгөөд Ширли Темплийн театр, телевизийн нэвтрүүлэг хийж, Ширли Темпл цуврал номнууд болон кино цомгууд гаргаж эхэлсэн байна. Тэрээр шоу бизнес эрхлэхийнхээ зэрэгцээ 1968 оноос улс төр дэргэн орж Нэгдсэн үндэсний байгууллага дахь Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч Гана, Чехословак улс дахь элчин сайд зэрэг нэр хүндтэй албыг хашиж байжээ. Жүжигчний мэргэжлээс гадна амьдралын танд хамгийн том амжилт бахархал юу байв гэхэд миний 55 жилийн гэрлэлт нөхөр бид хоёр 55 жил бие биедээ үнэж аз жаргалтай амьдарсан хэмээн хариулж байжээ. Ширлигийн тоглосон кино болгон тухайн нийгэм, цаг үеийн онцлог, ихэс дээдсийн амьдралыг тод том руу харуулсан байдаг бөгөөд инээлмийн гунгийн зэрэг үзэгчдийн сэтгэл хөдлөлийг хөндөж чадсан гайхамшигт дөрүүдийг бүтээсэн байдаг билээ. Түүний гол дүрийг нь бүтээсэн кино болгон Холливуудын кино фестивалаас тасралтгүй шагнал хүртэж байсан гэж хэлж болно. Үүнээс хамгийн том гэгддэг 3 шагнал нь 1935 онд Оскарын шилдэг бяцхан жүжигчин, 1956 оны Оскараас шилдэг эмэгтэй жүжигчин, 2006 онд Нэгдсэн үндэсний байгууллагын нэрэмжит шагнал юм. Тэрээр 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр буюу 85 наснда Калифорни дахь хувийн эдлэндээ таалал төгсжээ. Хэдийгээр Ширли Темпл хорвоогийн мөнх усыг үзсэн ч хүн бүрийн сэтгэлд сэргэлэн бяцхан авьяаслаг, өгөөрдөн бурчгар ус охин хിവэр үлдсэн юм.